Шинэ эжисгээ 3 дахь хувилбарын жагсаалтын дагуу сурах эжисгээ 4-ийн 18 дахь үг болвол бао цян. Уучлалтгүй харамсах энэ гэсэн үг байна. За, 真的很抱歉. Үнэхээр уучлаарай. 我今天迟到了. Би өнөөдөр хоцорчлоо. 路上堵车特别严重. Зам дээрх бүглэрэл те дүүчөө машины төвчрөл болвол бүр онцгойлон янжун ноцтой байлаа. Бүр амар төвчрээтэй байлаа гэхээр ингэж хэлгэнэ шүү. 下次我一定提前出发. Дараагиудаа би заавалчгүй提前хугацаанаас өмнө 出发 гарах болно гэнэ. 我感到很抱歉. Би бүр маш одоо харамслыг мэдэрч байна буюу бүр үнэхээр уучлаарай. Маш уучлаарай. 没能参加你的婚礼. Чиний хуриманд оролцож чадаагүй дээ. Би бүр үнэхээр харамсаад байна. 希望你们以后幸福快乐. Та нарыг дараа нь одоо аз жаргалтай баяр хөөртэй байгаасай гэж хүсэж байна. Та хоёрт аз жаргал хүсье гэнэ. 服务员抱歉地告诉顾客. Үйлчлэгч 抱歉的. За нөгөөдөө явж ин тийм ээ. Тэгээд ингээд ингэсэн. Дээд, рээр гэдэг дөө явж ин. Үйлчлэгч, зөөгч, уучлалт хүсээд хэлсэн үйлчлүүлэгчдэд. 他们点的菜 тэдний захиалсан хоол нь 今天已经卖完了. Өнөөдөр аль хэдийнэ зараад дуусчихжээ. Өгүүлбэрийн төгсгөлдөглөө чи яадаг вүлээ? Хувирдаг тийм ээ. Зараад дуусчих. 他对自己之前说的话感到很抱歉. Тэр өөрийнхөө之前өмнө нь хэлсэн үгэндээ хандан буюу үгэндээ 感到很抱歉. Бүр маш их харамсчихлаа. Харамслыг мэдэрч байна гэж хэлдэг байна шүү хятад. 于是 ингээд 主动去找朋友道歉. 主动гэхээр санаачлагаараа эзэн болж хөдөлнөө буюу санаачлагаараа явж найзтайгаа уулзаж жаав гэдэг нь хайх буюу хүн дээр уулзах гэж орчуулагддаг те. Тэгэхээр найзтайгаа явж очиж уулзаж даоцян уучлалт гуйхаар санаачлагаараа очсон. 希望能得到原谅. Хүсэж найдсан уучлалыг хүртэнэ гэж буюу найз нь уучлах байхаа гэж найдсан гэнэ. Өнөөдөр үзсэн үг баоцян. Уучлалт гуйх, харамсах.